Сайн байцгаана уу хүн төзөгчтэй. Өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор та бүхний танил хүн ер нь өөрийнхөө мэрэгжлэр сайн ажиллаад олон хүнд үйлчлээд мөн олон нийтэд нийгэмд сайн дураараа ажиллаж маш олон дэм тусламжаа үзүүлж байгаа. Мөн хувийнхээ хувьд бол олон талын сонирхолтой, цагийг зөв ашигладаг. Тэгээд өндөр хөдөлмөрийн бүтээмжтэй ажиллаж чаддаг ийм сонин нэг хүнийг танилцуулж байна. За энэ хүн маань бол Servinet группийг үүсгэн байгуулагч, эмч Лувсан Доржийн Баяр сайхан юм аа. Лувсан Доржийн Баяр сайхан Servinet Умаагүй зүүнний хорт хавдараас сэргийлэх группийг үүсгэн байгуулагч, эмч 1985-аас 1992 онд Сеченовын нэрэмжит Москва хотын анагаах ухааны академиг төгссөн. 1995-аас 2002 онд хавдар судлалын төвийн эмэгтэйчүүдийн хавдрын эмч, 2003-аас 2012 онд Daffodil эмэгтэйчүүдийн клиникт зөвлөх эмч, 2016-аас 2023 онд хавдар судлалын үндэсний төвийн бодлого хөгжил эрхэлсэн дэд захирлаар тус ажиллаж байсан. 2023 онд UB Oncomod-ийн эмнэлгийн зөвлөх эмч мөн Servinet Умаагүй зүүнний хорт хавдараас сэргийлэх группийн үүсгэн байгуулагчаар ажиллаж байна. Умаагүй зүүнний хорт хавдараас сэргийлэх илрүүлэгт хиймэл оюуны AI илрүүлгийн систем, оншилгоонд софт биопси зөөлөн эдийн шинжилгээний арга, эмчилгээнд термал абляц эмчилгээний арга зэргийг анхудаа нэвтрүүлэн ажиллаж байна. King Tower Apartment Belgus-ийн Rainiers брендийн шилэн фасадтай оршин суугчдад зориулсан 5 тухтай орчин бүрдүүлсэн цэлгэр уужим орон зай бүхий 60-аас 154 м2-т 2-оос 5 өрөөний сонголттой орон сууцнаас төлбөрийн таатай нөхцлөөр худалдан авах боломжтой. King Tower Apartment 6 дугаар ээлжийн орон сууцнда та бүхнийг урьж байна. За сайн байна уу та? Сайн байна уу та? За танд юуны өмнө төрсөн өдрийн мэнд хүргэе. 60 нас хүрж байгаа. 60 нас хүрсний одоо үед үнэхээр бодох, харах, эргэж санах маш их зүйл байдаг. Танд бол бүр их зүйл байна. Ялангуяа таны хийж байгаа ажил их олон хүмүүсийг, эмэгтэйчүүдэд баяр баясгалан авчирсан. Олон гонигт өдрүүдийг зогсоож чадсан тийм чухал ажил гэж таныг одоо энэ олон жил Rotary клуб тэр дамжиж мэддэг хүний хувьд одоо би мэдж байгаа. Тийм учраас ихтэй хоёулаа таны гол мэргэжил болох Servinet группийн тухай ярив. Та Сеченовын одоо медицинский институт гэж Москвагийн алдартай их сургуулийг төгссөн хүн. Тэгээд яагаад энэ группийг байгуулсан, ер нь энэ ажил мэргэжлийнхэн шугамар юу хийсэн гэж одоо өнөөдрийн 60 насныхаа огоос харж өнөөдрөөс харж байна вэ. За баярлалаа. Тэгэхээр яг мэргэжлэр бол би нэг эмэгтэйчүүдийн хавдрын эмч гэж явдаг л да тий. Тэгээд үндсэндээ л хавдартай холбоотой эмэгтэйчүүдийн бүх төрлийн одоо үйл ажиллагаа ингэж эхнээсээ бол явуулж эхэлсэн. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө хавдрын байдал маань бол ингээд анханасаа эхлээд нэг тийм хүнд байдалтай хэвээрээ тий. Одоо тийм хүсэн хүлээж ирсэн нэг тийм нэг эерэг талын өөрчлөлтүүд ер нь бага гэж хэлж болно тий. Одоо юу? Тий, ер нь тий бага. Дэх үед бид нар ярьдаг байсан одоо ингээл хавдраар ерөнхий хавдрааш ялгаагүй, зомоозны хавдрааш ялгаагүй тэгээд ер нь хөвчлэн хожуу онцлогдож байна, хожуу үлрээд байна. Тэгээд хожуу үлрээд онцлогдоод байгаа учраас нас баралт их өндөр байна гэдэг, тийм ээ? Одоо ч үндсэндээ бас нэг актер өөрчлөгдөөгүй. Яг баг зэрэг одоо тийм эерэг өөрчлөлт гарах тийм найдвар байна. Гэхдээ бас үндсэндээ л ялгаагүй л одоо дийлийнх нь одоо 60-70% нь хожуу үлрээл. Тэгэл хожуу үлэрсэн учраас одоо амнаас алдаад ахчихтай тий. Тэгэхээр ингээд ямар учиртай байна гэдээ бас бодож эхлэв штэ. Өнөөдөр хүртэл бид нар бол яг одоо уламжлалт маягаар ихэвчлэн эсийн шинжилгээнд дээр тулгуурсан тийм илрүүлгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн байсан. За эсийн шинжилгээ гэхэлэр та яг яаж ойлгох чинь тэр яг ерөнхийдөө бол одоо тодорхой хэмжээний эс одоо гуйжлтын гойдсон эсийг аваад тэрийг будаад одоо микроскопоор хараад ажиллах юм хэлээд байгаа шүү дээ.
Энэ арга маань бол яг уламжлалт эсийн шинжилгээ гэдэг PAP тест гэдэг маань одоо тэр 1928 онд Папа Николау гэдэг одоо грек гаралтай Америкийн одоо эмчийн одоо анх үндсэндээ 100 жилийн өмнөх арга байхгүй юу? Уламжлалт арга тий. Энэ аргаар манай улс ялгаагүй одоо илрүүлгээ хийж исэн. Дэлхийн олон улс орон илрүүлгээ хийж байсан. Тэгээд яг Европын нэлээ өндөр хөгжилтэй санхүүгийн чадвартай улсуудад бол их тодорхой маш сайн үр дүн хүрсэн. За хөгжиж байгаа гэж хэлэх үү одоо ядуу бор хөгжилтэй гэж хэлэх үү тийм орнуудад яг ижлэхийн энэ аргыг хэрэглээд байгаа мөртлөө яг тийм тэдний хөрсөн шиг төвшөнд арай хүрч чадахгүй байгаа нь тодорхой болсон. Тэг их олон шалтгаан байгаа юм л да. Урд нь нэг эмч өөрөө шинжилгээг аваад өөрөө будаад өөрөө микроскопоор хардаг байсан бол одоо яаж болсон гэвэл одоо яг бодит байдалд Монголд бол тэр сумын эмч нэг шинжилгээ авчин, өрхийн эмч нэг шинжилгээ авчин, тэр нь дараа нэг өөр хүн тээвэрлэн, дараа нэг өөр хүн лабораторид ирэхлээр нь одоо будна тий лаборант. Тэгээд дараа нь дөрөвд хүн микроскопоор хараад уншиж тавина. Гихшээтэй ингээд олон шаттай амжилттай тэгээ олон хүн оролцдог гэдэг чинь мэдээд нэг хүнээс хамаарсан алдаа гарах бас магадлал гараад ирдэг тийм ээ. Тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ерөнхийдөө ямар одоо заавар зөвлөгөө гарчихсан одоо байдаг вэ гэвэл энэ хөгжиж байгаа орнууд ядуу дунд хөгж одоо эдийн засгийн боломжтой орнууд бол зөвхөн эсийн шинжилгээнд дээр тулгуурласан одоо юм илрүүлгээ одоо ер нь одоо өгөхөө одоо хязгаарлаж болно гэсэн тий хязгаарлаж болно. Өөр одоо илрүүлгийн аргуудыг бас ингээд нэвтрүүлээ. Одоо манайхаа нэг солонгоруулна гэж ярьдаг шүү дээ. Бизнес ярихлаар тэгж яриад байдаг шүү дээ тий. Тийм нөхцөл байдал үүссэн. Тэгээд яг зөвхөн Умозны хувьд ярих юм бол одоо хавдар гэхэд өдөр болгон нэг эмэгтэй шинээр өвдөөл одоо 2 хоногт нэг эмэгтэй амьсаа алдчих юм гэсэн. Тэгээд ингэж хэлэхлээр их ойлгомжтой байд. Зүгээр нэг тоо хэлснээс тий. Ерөнхий хавдрын хувьд гэвэл бас энэтэй төсөөлж хэлэх юм бол одоо жил болгон 4000 гаруй иргэдээ алдчихж байгаа шүү дээ Монгол улс чинь. Тэгэхээр энийг яг юу гэж ойлгох вэ? Манай нэг дундаж одоо жижигвтер сум нэг 2000 иргэнтэй шүү дээ. Тэгэхээр чинь жил болгон 2 сумын хүн амыг л бид нар алдаад байна. 2 сум л одоо бүр ойлгомжтой бол хөрснөөс алга болоод байх үү юу гэх вэ? Ингэж харах юм бол энэ үнэхээр асуудал юм шиг бас харагдаад байх шиг одоо сөүлүүд ингэж ярьдаг болоод байна. Урд нь зөвхөн тийм тодорхой тоо ярьдаг бас. Тэгэхээр жил болгон 2 сумынхаа хүн амыг алдаад байна бид нар хавдраар. Тэр дотроос эхчүүд эмэгтэйчүүдээ гэх юм бол ингээл 2 хоногт нэг эмэгтэйгээ алдаад байна гэдэг бол ингээд нэг тийм ээ гэдэг ингээ яриа суугаад байгаа надаа бас буруулахгүй. За тэгээд яах вэ гэд яг шинээр илрүүлгийн онцлогооны эмчилгээний маш олон юм гарсан төгжиж их сайн хөгжсөн байна. Тэгээд ялангуяа сүүлийн үед хиймэл оюуны илрүүлэг гэдэг техник технологи их өндөр хөгжиж ирлээ. Ялангуяа дүрс онцлогооны салбарт. Дүрс онцлогоо тий эмнэлгийн онцлогооч бас дүрс онцлогоо гэдэг тустай нэг групп байгаа. Тэгээ яг энэтэй холбоотой умаа үзүүний хавдрыг одоо тэр зургийг аваад тэгээд тэр авсан тэр зурган дээрээ хиймэл оюу ингээд анализ одоо дүн шинжилгээ хийгээд мэдээ цаана маш олон одоо 30,000 40,000 одоо имиж одоо зурган дата баз байгаа шүү дээ тий дата баз байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр хиймэл оюун тэрнтэйгээ одоо тэр ажиллаад нөгөө зурган дээр ч урьдчилан дүгнэлт өгч байгаа. За энэ ер нь хавдар байна гэдэг. За энэ бол хавдрын өрдөл өвчин одоо байна, хөнгөн зэрэг байна, дун зэрэг байна, хүнд зэрэг байна гэдэг ингээд урьдчилан дүгнэлт гаргадаг тийм технологи ингээд нэлээд хэдэн жилийн өмнө анх нэвтэрсэн. За тэгт нэг яг энэ процессыг би нөгөө эхнээс нь одоо бас эрэл хийж хайгуул хийжсэн учраас бүр холбоо тогтоочихсан гэж ажиглаа явж байсан учраас холбоо тогтоогоо за Монголд нэвтрүүлье гэдэг. Тэгээд 3 жилийн өмнө нэвтрүүлсэн. За хиймэл оюун дээр тулгуурласан умаа озоны хавдрыг эрт илрүүлэх систем гэсэн үг. Тэр маань мэдээж дандаа клауд дээр суурилж ажилладаг. Одоо хиймэл оюухан клауд дээр байж байгаа. Дата бүхэм клауд дээр байж байгаа. Одоо нэг ганц компьютерээс хамаарахгүй. Тэгээд хоорондоо мэдээж интернетээр холбоод ажилладаг. Тэгээ нэг гоё энэ технологи нэг гоё юм. Энийг ажиллуулах заавал эмч байх хэрэг байхгүй. Одоо их өргөч хийж болно, сувилагч хийж болно те. Тэр им ак төхөөрөмжийн ажиллуулаа маш одоо зааврын дагуу аятайхан умаа үзүүнийхээ зургийг авлаа. Тэгэл болоо. Тэгэл пад гэхэд одоо би одоо жишээлбэл би дэлхийн хаанч байсан мод дээр гараад ирнэ. Гарч ирэхдээ зүгээр зураг гарч ирэхгүй урьдчилаад хиймэл оюун дүгнсэн зураг гарч ирнэ. Наадах чинь энэ хүн эрүүл байна, энэ хүн хавдар болж магадгүй байна гэсэн дүгнэлттэй урьдчилан дүгнэлттэй гарч ирэхэд нь дараа нь эмч хүн энэ тийм байна. Энийг үнэхээр
эдийн шинжилгээ авч байгаад асуулт шийдье. Энийг бол дараа жил дахиж үзье. Энэ бол ерөөсөө шууд тех хэрэгтэй байна гэдэг шийдвэрийг гаргаал. Ингээл ингэснээр ямар өөрчлөлт болсон? Хамгийн гол нь олон хүн хамрагдах боломж нь ихсэж байгаа. Заавал нэг юм ч очиж тэнцээ нэг үзлэг хийх хэрэг байхгүй. Зөвхөн нэг юм төхөөрөмж барьсан л нэг хүндэл тэнд байх хэрэгтэй шүү дээ, тий? Нэг эмнэлгийн ажилтан. Тий, гихчээтэй. Тэгээд энэ техник технологи тгүүгээд одоохондоо Монгол улсын хэмжээнд нэг 20 гаруй эмнэлэг байна. Тэгээ аймагуудад байна, дүүргүүдэд байна, одоо тэгээ хувийн эмнэлгүүдэд байна. Ингээд нийтдээ 20 гаруй эмнэлгээ ингээд нийлүүлсэн хамтын ажиллагаагаа түрүүн таны хэлсэн Cervinet гэж нэрлэж байгаа гэсэн үг. За. Тэгээ Cervis гэдэг маань латинаар ромоо үзүү гэсэн үг. Тэгээ net гэдэг бол ойлгомжтой. Network гэдгээс гаралтай. Тэгээд энэ 20 гаруй эмнэлэгт ажиллаж байгаа эмч нар одоо совилогч нар бид нар бол тэгээд нэг зорилготой тэр нь одоо Умозны хавдрын айл болохоор эртүүд нь илрүүлж эмчлэе. Өрсөн сэргийлъя л гэсэн зүгээр энгийн сайхан зорилготой. Тэгээд энэгээр нэгдээд хамтраад тэр шинэ техник технологиг үйл ажиллагаанд нэвтрүүлээд тийм ээ. Тэгээд ингээм хамтраад ажиллаж байгаа одоо ийм бас нэг хамт олон групп гэж ойлгож байна. Аль зэрэг өөрчлөлт болж байна. Одоогийн байдал нэг 20 мянга гаруй хүн бол яг энэ шинэ техник технологиор одоо илрүүлэгдсэн байгаа. Тэгээд илэрсэн болгоно тэр дор нэг цаг алдахгүй эмчилж явахтай гэж чухал юм. Тэ. Тэгээ эмчилгээний технологиуд бас шинээр одоо термал абляц гэдэг урд өмнө бас нэг тийм төгөөмөл хэрэгжилж байгаагүй. Яг ялангуяа умаа үзүүний эмчилгээнд бол тэр технологиг бас оруулж ирсэн байгаа. Тэгээд тэр маань бол яг илрүүлсэн оншилсны дараа шууд газар дээр нэмшлэгээ хийгээд өгч болно. За энэ бүр төгс хэлбэрээрээ орох юм бол эмэгтэй хүн ирлээ, хэмэл оюунаар илрүүлэг хийлээ, шууд эмчийг хараад баталгаажууллаа. Тэгээд шууд эмчиллээ. Эмчилгээ нь ерөөс нэг удаа олон дахин ирэхгүй. Ерөөс үндсэн эмчилгээ нь 20 секунд, 30 секунд эмчилгээ хийлгэлээ. Тэгээд гарлаа. Асуудал ирээдүйд хавдар үүсэхгүй боллоо гэсэн үг. Ингээд ерөөсөө техникийн хөгжлийг ингээд дагаад энийг ашиглаж чадах юм бол ийм богино хугацаанд хэрвээ илрүүлэх юм бол эмчилгээ нь өөрөө 30 секунд юм байна тийм. Тий, одоо эртүүд нь илрүүлэх юм бол 20-30 секундын дотор эмчилгээ хийгдэх хугацаа шүү. Яг энэ маягаар ажиллах юм бол өдөрт бид нар нэг хүн өвдөд 2 хоног нэг хүн нас бараад байгааг тий боруулах бол бодит боломжтой байна гэсэн үг. Боломжтой ийм ажил одоо явж байгаа юм байна гэж явж байгаа гэсэн үг тий. За миний бас тантай ярих хоёр дахь хэсэг нь болохоор та бид ротори клубүүдийг байгуулсан. Энэ ротори клубын шугамаараа ялангуяа өөрийн чинь байгуулсан ротори клуб яг энэ чиглэлээр маш олон аймаг ер нь бүх аймгаар явсан баг. Энэ тухай яаж энэ олон нийтэд энэ ротори гэдэг клуб яаж үйлчилсэн бэ? Тэгээ танай өөрийнхөө жишээн дээр болсон явдлыг ярихгүй юу? Роторийн дэмжлэгтэйгээр бол үнэхээр их ажил хийгдсэн шүү. Бас одоо урд өмнө бас яг тийм үйл ажиллагаа явуулж байсныг би сайн мэдэхгүй юм байна. Үндсэндээ магадгүй бид нэр одоо төвчээлж одоо анхудаад ингэж болдгиймаа гэдгийг харуулсан байж магадгүй. Ялангуяа зүгээр нэг газар очих биш бүр 21 аймгийг хамруулад тэгээд хамгийн гол нь 10 жил тасрахгүй. Тэ? Тэгээд хавдрынхаа эмч совилогч нарын бүгдийг нэгтгээд тэгээд зөвхөн одоо умаа үзүү гэхгүй тэнцээч манай мэс заслын эмчнэр явж ирсэн нөгөө л одоо босод үзэх юмнуудаа үзэл ингээл яг багаараа ингээ явж ирсэн. Тэгээд 21 аймгаар 10 жил хугацаанд явхад бол мэдээж яг ойлгомжтой одоо маш олон эмэгтэйчүүд хамрагдсан 30 гаруй мянган эмэгтэйчүүд хамрагдаж илрүүлэгт хамрагдаж тэр дотроос одоо 1200 300-аад одоо яг эрт үедээ илэрж одоо бас эмчилгээ хийгдэж энэ маань бүгдөө өн төлбөргүй шүү дээ нөгөө ротороо санхүүжүүлж байгаа учраас тийм ээ. Тэгээ ингэж хийж болдго юм байна. Үнэхээр ийм үйлчлэгийг ард иргэдээ ингээд өхүүлж хийж болдго юм байна гэдэг сайхан жишээ болсон юм а нэг талаас тий. Тэгээ энд бол олон хүний хүч хөдөлмөр орсон мэдээж роторчууд гэдэг чинь том хамт олон байгаа. Тэгээд Монголын болон дэлхийн. Тий, бодит байдал дээр бол одоо бас зарим хүмүүс ойлгохгүй байхаа. Өөрсдөө л одоо хандив мөнгө цуглуулад нийлүүлээд тэгээ нэг тодорхой сан үүсгээ бид нар чи хийдэг шүү дээ. Одоо та тэрийг мэдгэж байгаа дээрээс нэг л их мөнгө цаанаас одоо ингэж орж ирэнгууд бид нар хөдлөөд байдаг юм биш. Тэгэхээр өөрсдөө ингээд өөрсдийнхээ цаг зав боломж санхүүг нь нийлүүлж тодорхой боломжоо үүсгэж байгаа. Тэгээд тэрийг бас зөв зүйтэй зохион байгуулалт хийгдэж. Тэгээд ингээд энэ төсөлбөрүүд хийгдээд ард иргэдээ бас ингээд өрөөгөөж өгдөг. Энд нэг момент байгаа юм. Юу гэвэл за ингээд нэг 10 жилийн хугацаанд бид нар маш сайхан юм хийж болдго юм байна гэдэг нэг талаасаа гэсэн чинь нөгөө талаасаа бас ингээд судлаад хараад байсан чинь бас дэлхийн эрүүл мэндийн байгууллага дээр судалсан байл гэсэн чинь ийм одоо манайхаар одоо сайн дурын гэж хэлэх үү эсвэл хай биш ер нь англиар нэг spontaneous гэж үг нь шүү дээ. Тэ.
Тэр маань одоо ингээд яг санхүүжилт орж ирээд нэг яг нөхцөл бүрдэнгуут нэг баг яваад үзээд байна да. Тэ. Тэрээс бүр яг тэдэн сарын тэдэн гэсэн удаа бас яг тийм биш. Эсвэл өдөр болгон биш. Огцом гинтийн гэсэн санаа. Тий, тэгэхээр энэ одоо энэ төрөнөөс spontaneous гэж англи тийм одоо хавдрын эртэлрүүлгийг бол ер нь бас жоохон хязгаарлах тийм зөвлөгөө өгсөн шүү дээ юм байсан. Ягаад гэвэл нөгөө эцсийн үр дүнгээ үтсэн чинь нөгөө нэг яг альва өвчнөө нөгөө өвчлөл нас баралтын юунд дээрээс нөлөөлөхгүй байна. Яг хаяа цогцом огцом хаяа нэг системтэй тасралтгүй биш. Тий, үргэлж биш. Тий. Хоёрт одоо ингээл за ингээ бид нар очлоо хүмүүслээ шүү гэл ингээл зар явдаг юм байна л та угаасаа тий. Тэгэхэд тэн чи хэн очиж чинь гэвэл яг үнэхээр амьдралын боломжтой. Ядахта мал зүргийг харчих хүнтэй, хүүхдийг харчих хүнтэй, өгөөдөхэд мотоцикл нь одоо бензин шатхууны асуудалгүй. Одоо нэг тийм хүмүүс нь хурж ирээд үзүүлчихэд байдаг. Бас яг үнэхээр нөгөө шаардлагатай гэдэг юм одоо нэг эмзэг одоо бүлгийн ихөө одоо юу яг тэр эмгтээчүүд нь дандаа л нөгөө үлдээд идэг. Тийм ээ? Үлдээд идэг. Тэгэл очих болгонд л яг л нөгөө үзүүлж ирсэн нэг жоохон боломжтой эмгтээчүүд нь үзүүлээд идэг ч юм уу те. Яг нөгөө орон нутгаас бол бас тодорхой бэлдэж үзүүлдэг болсон л та сүүлийн үед. Бидний явж байхад бас тийм байгаагүй юм л да бас. Бидний явж байхад яг л сонссон мэдээ авсан хүмүүс нь л яриад үзүүлээд байх ч гэдэг. Тэгээд босоод догжиж байгаа улс орнууд бас ийм маягаар зөндөөл хийсэн юм байлгүй. Тэгээд дэм болвол за энийгээ жоохон ер нь хязгаарлах бодлого хийсэн дээрх ягаад гэвэл эцсийн дүнд нэг өвчлөл нас оролт тийм сайн нөлөө үзүүлж чадахгүй байна. Гэхдээ хүмүүсийг эмчилж байгаа шүү дээ. Эмчилж байгаа. Мэдээж эмчилж байгаа зөндөө хүн боёо эмчилж байгаа. Дүгнэлт нь юу вэ? Тэгээ яавал бид нар тэр эмзэг бүлгийн хүмүүсийг эмэгтэйчүүд тэгээд ямар зөвлөгөө өгж байгаа гэвэл ер нь одоо болж өгөх юм бол орон нутаг болгонд одоо манайхаар ярих юм бол аймаг болгонд тогтмол ажилтдаг эртэлрүүлгийн алд нэгжүүдтэй байх хэрэгтэй. Одоо тав тэр ярианаас эхлэх юм бол нөгөө заавал ихэнч байх шаардлагагүй тэр нөгөө төхөөрөмжийг ажилуулаад сурцсан хүн л зүгээр өдөр болгон л нэг ирсэн хүн болгоныг үзэл байж явах одоо тогтмол ажиллагаатай л байх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тогтмол тэрээс хаянаг очиж үзэхгүйс. Эсвэл бүр бүгдээрингийн хамархыг уриалгах мэдээж хүчилж болохгүй. Гэхдээ хүн очиад үзүүлэхэд л үн төлбөргүйгээр үзүүлэх тийм боломжийг л хангаж чадах юм бол бид 4,000 хамгийн гол нь алдахгүй ш. Хамгийн гол нь нөгөө тэр үйлчлэгийн тогтмол байх хэрэгтэй юм байл. Тэрээс тэгээд нөгөө тухайн эмэгтэй өөрийнхөө боломжоор завтаа үдэл очиход л үйлчлэг байж идэг. Тэгээд тийм л байгаа Монгол улсад интернет бүх аймаг сум багт хүрсэн. Тийм байлээ. Хэцүү 52 баг байсныг сүүлд Tesla-гаар энэ хүрэгчлээ шүү дээ тийм ээ. Тэгээд энэ нөхцөлд болохоор зөв альж нөхцөл тэр зургийг олгох нь шүү дээ. Асуудалгүй тэр төхөөрөмж ажиллаа сервер рүү одоо клауд руу орж ирлээ. Одоо эмчнэр нь одоо хаач авч ирсэн нөгөөдхөө хянаал наадхны хот руу явуулна шүү. Наадхаа алдаж болохгүй шиг л зөвлөчих нь шүү дээ. Тэр хүмүүс хот руу ирэх ямар ч хэрэггүй. Аймгийн төв дээр ч ирэх хэрэггүй байхгүй юу? Тэ? Гэгчээтэй ингээд иймэрхүү тогтмол үйл ажиллагаатай юм яваар ажиллаачаа гэсэн зөвлөгөө өгöd байгаа юм. Дэм бол. За өөр нэг ярих гэсэн зүйл бол за та бас уулчин маш олон хүн таныг дагдаг, эрүүл амьдралыг сурталчилдаг. Тэгээд маш олон та ерний уулаараа явсан энэ яаж яваад байгаа, ямар орноор юу хийв, яагаад ингэж байгаа энэ тухай ярьж өгөөч. За баярлалаа. Тэгээд уул бас миний яхаарахгүй амьдралын бас нэлээ том орон зай гэж хэлдэг. За. Тэгээ ийшээ чи бас санаандгүй орж ирсэн шүү дээ. Одоо ихэнхдээ бол манай уулчид тамирчид бол нэг залуугаасаа л одоо ууланд явсан тамирчин тийм байсан улсууд. Тэгээ би чин одоо 4-5 одоо нэгэнд миний насыг хэлсэн учраас 60 тэгээ хэлсэн учраас одоо яг нэг 40 настай болоод ямар нэгэн амьдралдаа өөрчлөлт гарахгүй болохгүй юм шиг санагд мэдрэмж төрдөг юм лээ дотроос 40 наснд англичууд midlife crisis гэж бас ярьдаг. За магадгүй тэгэл би ямар нэг юм хэмээр санагдсан чинь ерөөсөө уул ягаад ч юмны толгонд орж ирээ. Тэгэл ууланд алхахад эхэлсэн. За. Тэгэл хамгийн анхны л одоо ерөөсөө хайкинг гэдэг үгийг манай монголчууд мэддэггүй байсан бах. Монгол хайкинг клуб гэж клуб гэж байгуулад. За. Тэгэл тэр клубын хамгийн онцлог нь бүтэн сайн болгон алхна. Өнжиж болохгүй. Ууланд. Бүтэн сайн болгон day hiking гэж ярьдаг шүү дээ. Тийм ерөөсөө дүрмтэй тэрийг хүлэвшэрсэн хүмүүсийг одоо ингээд гишүүнөө болгоод тэгэл ерөөсөө бүр нон стоп одоо бүтэн сайн болгон ууланд алхаад оройхон бүх уулаар алхаар алхасаар л хүн чинь угаасаа улам дээшээ тэмүүлдэг юм бэлээ хүний сэтгэл зүй тийм бэлгүй. Нийт ер нь хичнээн хүн тэр хөдөлгөөнд хамарсан бай.
Одоо ер нь ямар ч хэсэн 5-600 хүн бол байгаа. За. Одоо зөвхөн тэр клубээс салбарлсан гэх чинь дахиад 7-8 клуб байдаг шүү дээ. За. Тэгээд ер нь их сайн явж байгаа манай залуучууд тэр шинээр гүйцэтгэн байгуулсан одоо клубуд бол их сайн явж байгаа. Ер нь доотл нь одоо яг намайг дагаад ууланд явж ууланд сурсан гэвэл нэг 5-600 хүн би яг намайг дагаад явсан гэвэл тэднэрээс гээд ингээд салаалах юм бол одоо хэдэн мянган хүн байгаа байх. Тэгэхээр тийм олон хүмүүсийн амьдралыг нөлөөлж ийн гэсэн үг л тийм ээ. Тий яхаа зарим нь хөдөлгөөнийг нөгөө төр үүсгэн хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч гэдэг бас хайкын хөдөлгөөн өндөр бас нэрлээд байдаг. Өвөл зөнгөө юм уу? Өвөл зөнгөө ширээс өгнжиж ямар цаг нөхцөл. Ямар цаг нөхцөл бүтэн сайн болгоо алах хэрэгтэй байхгүй юу? За эхэлж хаана алхсан? Гэхдээ хамгийн эхлээл богдуулаас алхдаг байсан бид нэр. Аль зэрэг хол явдаг байсан. За нэг өдөрт нэг эхлээл нэг 5 цаг 6 цаг алхдаг байсан. За. Тэгэл дараа нь тийч угаасаа уртсаал тэгэл өглөөнөөс бүр оройжин хүртэл алхаал нэг өдөртөө нэг 20-25 км алхдаг болчдөг юм. За. Тий. Тэгээ бүр хөндрүүлээ гэвэл 30-40 км алхадагч манай залуучууд алхдаг юм байлээ л дээ. Гэхдээ тэр нэг хол алхахтай биш, нэг өндөр алхахтай биш зүгээр тогтмол алхахтай л байдаг. Тогтмол алхахаар ямар хөө өөрчлөлт болж байна? Хүн чинь нөгөө байгальтайгаа холбогдоод тэгээд айл болохоор их хугацааг тэр уул ой модон дотор өнгөрөөгөө дахлаар чинь тэр чинь ерөөсөө сэтгэл зүйд хамгийн эргээр нөлөөлдөг юм л шүү дээ. Аа. Нөгөө нэг дотроо бодож байсан янз бүрийн сөрөг бодол мэдэхгүй одоо гомдол гунихрал мэдэхгүй одоо тэгэл стресс юу гэдэг тэр бүгд чинь ингээл нэг 5-6 цаг сайхан ууланд алхаа сайхан жилөөтэй агаар амьсгалал нөгөө одоо манай нэг найз ирж байсан тансаг зэрэглэлийн агаар амьсгалал ууланд тэгэл жилөөтэй ингээл явж ах чи одоо тэр бүх сэтгэл зүй янз янзын асуудал сөрөг асуудлууч алга болоод нэг сайхан гоё ингээд эрүүл эргээр цэнэглэгдэл муугаад ирдэг шүү дээ. Ерөөсөө наатал нь одоо ерөөсөө юм л хахад илүү одоо юу бах вэ? Ууланд явах юм боёо. Тий. За эхэлж танд одоо та бол дараа нь шүү том уул руу явсан. Тэ яг энэ хөдөлгөөний тансаг эрүүл агаар гэж ярьж байна. Тэ энэ бүхэн яг хүний хувьд ямар өөрчлөлт хийсэн? За маш энгийн зүйлээс ярих юм бол тэгээд 40-оос өмнө бол ер нь бас зүгээр нэг одоо нэг ханаа томоноос хулаад бас 2-3 өдөр хөвтчихдөг байсан. Одоо яг нэг 2 өдөр бол бүр яг найдвартай хөвтдөг байсан. Одоо бүр жилдээ нэг 3 удаа ч юм уу 4 удаа ч юм уу. Тэгээд тогтмол ууланд явснаас хойш одоо өнөөдөр хүртэл ер нь байхгүй. Тэгээд бүр нэг 2-3 өдөр хөвтөж одоо тэгээд нэг хайхтар хөвтөх. Тэгэхээр ялчгүй хүний одоо биорганизм дархлаа бухимдал нөлөөлж байгаа. Гарцаагүй нөлөөлж байгаа. 7 нагт нэг удаа бие цэнгэлчээд дээ шүү дээ тийм тий. Тэгш гарцаагүй нөлөөлж байгаа. За нөгөө талаас бол яах хайкин бол нэг тал. Тэгээд нэг дараа нь нэг огцом хийсэн л та. Тэр маань шууд өндөр уул руу гинт яваад 48 наснда Эверест дэргэл дээр гарцсан. За. Тий. Дараа нь огсруулаад бас дахиад 8000-т 2 уул одоо Шиша Пангмачоо юугаад бас 8000-т 2 ууланд бас гарсан. За. Тэгээ өндөр уулын туршлага суугаад ингээд эрэхт чинь нэг урд нь бол за биш чадах чадахгүй болов гэсэн бас үйл итгэх итгэлцэл айдас бүхлэн байгаа шүү дээ. Тэгээд ингээд бас тодорхой юм чадаад яваад ирсэ дараа л хүн өөрөө өөртөө итгэл бол ерөөсөө шал өөр төвшөнд ирдэг тийм ээ. Хүн өөртөө л харьцаад байна шүү дээ. Тэгээд дараа нь бүр техникийн авиралт руу ороод ингээд бүр техникийн хүн хэцүү авиралтуудыг хийгээд сураад ингээд тэгээд бас их хвчлэн би чи ууланд ганцаараа явчихдаг хүн. Тэгээд ганцаараа авираад ингээд тэгээ явж байхад бол үнэхээр хүнд бол одоо мэдээж эрүүлэмд л ойлгомжтой. Эрэгдэг хамгийн гол нь сэтгэл зүй талаасаа их өрмөц одоо мэдэм та яг л тийм асуугаад багш байна. Одоо жишээлбэл яг альпинизм гэж ярьж байгаа уулын спорт гэж хэлэхэд бас хэцүү. Үзэгч байхгүй. Хин ч алга ташихгүй. Хин ч өнөө худлааг нь гэрчлэхгүй. Тэ гэрчлэхгүй. Ерөөсөө тэнд уул тэгэл та өөрөө л байж байна. Та тэн чи одоо ямар нэгэн болохоо байх юм бол за уучлаарай. Бараг тэр хүний л асуудал гэх байх дараа нь одоо сайнаар хэлсэн гэлэхэд үү те. Техникийн авиралт гэж та юу хэлээд байгаа? Техникийн авиралт гэдэг нь бол одоо янз бүрийн одоо та магадгүй харсан бахаа ингээл баахан төмөр 9 шидийн төмөр багаж ингээл онжуулсан тэгээд том ингээл мөсний хаалх маалх ингээл тэр бүгдийг чинь бариал тэгэл тэр ихц хан руу чи ингээл баахан төмөр одоо хаданд зоогоол нэг гараал дахиад зоогоол өртөө станц байгуулаад олоос унжуулаад дээш дэшээ гараал тэгэл нэг ихц мөсрөв чи ингээл мөсний хаалхаар гараал тэдрийг л хэлээд байхгүй тий. Тэгэхээр тийм чинь тэгээд угаасаа тэр л ордог юм байл л дээ. Зүгээр ингээ хөлөөрөө алхах чи одоо бас нэг тийм хангалттай биш санагдаад. За тэгээд нийт хичнээн ууланд гарсан гинэ да. Том ууланд.
8000 туу бол үндсэндээ 3 л да. За. Тий. Тэгээд яхаа 7000 туу бол бас нэг 5 6 байгаа. За. Биш 7000 гарыг хөрөхгүй маань 6000 хэдтэй гэж хэлэх хэрэгтэй. Тий. Тэгээд нийтдээ гэвэл яг үнэхээр би тоо хэлж чадахгүй байна. Нэлээ олон баха. Тоолог. Вирус тоолог. Хэдэн орноор явсан? За яг авирсан орон гэвэл нөгөө за нэг 10-аад байгаа баха. Зүгээр 10 дотор байгаа бах тий. Яг уул гэж зорж явснаа хэлээд нь шүү дээ би. Тий тэр зүгээр явсан биш тий. Уул яг уул гэж зорж явсан нэг 10-аад орон байгаа. Одоо яг хамгийн сонирхолтой авиралт гэвэл өнгөрсөн жил би Америкийн Wyoming мужид байдаг Devil's Tower гэдэг одоо юу гэх юм да чөтгөрийн хад гэх үү тий. Тийшээ бүр авирж үсэх юмсан чөтгөрийн самхаг. Тийшээ авирж үсэх юмсан гэдээ бас мөрөөдөө бодоод байдаг байсан. Тийшээ зориглоод явсан, авирсан. Бас л их сайхан юм байлээ. Тий. Нодлон билүү, урчин билүү? Нодлон бас одоо Шотландын Ben Nevis гэдэг бас нэг алдартай уул байдаг. Ялангуяа өвөл авирдаг. Дандаа юм цасан хунгарахтай ингээл тийм бас л ерөнхийдөө техникийн дунд зэргийн техникийн авиралтын замуудтай хүндч зам биэлдэ. Би дундаар авирсан. Тийш очиж үсэх юмсан гэдсэн. Тэгээд баг анхудаа Шотландд очиод анхснаа бодол дээр буугаал нөгөө бурууталтай хөрвөлтэй машиныг бариад буруу урсгалтай замаар дахисаар гол анхудаа шүү дээ. Бас эвгүй юм билээд нөгөө харахгүй байсан нэг жилхөө. Дахисаар байгаа нэг газар очиод тэгээд тэр Беневс гэдэг болонд авирсан бас гайхамшигтай сайхан. Нийт хэд хоног авирахын тийшээ авирахын биш. Яг авиралт нь бол тэр авиралт бол өдөртөө авирдаг авиралт. Тэр бол нөгөө тийм актер өндөр болоод бол биш. Зүгээр нөгөө хэцүү жоохон хэцүү техникийн талын авиралт. Яг энэтэй холбогдуулаад асуухад ер нь энэ уулын авиралт, хатанд, хайкинг энэ бүхэн хад руу авирах энэ бүхэн жишээлбэл та Шотландыг ярьж байна тийм. Тэр үшиг Монгол улсад яг энэ төрлийн ил жуулчлалыг хөгжүүлэх боломж илж ирэх үед яах ёстой юм тэгэхээр. Ерөнхийдөө бол байгаль одоо талаасаа бол бүх нөхцөл бий. За. Байгаль талаасаа. Яг нөгөө одоо би хаач очсон гайд гэж заавал авдаг. За. Ягаад гэвэл тэр уул руу яаж очих юм? Яг аль талаар нь яаж авирах юм гэдэг тэртээ тэргүй өмнө одоо олон 100 хүн авирчихсан газар хинч гараагүй бол одоо би өөрөө замаа сонгоод өөрөө бүх юмээ тавиад одоо Монголдоо бол бид гэж авирдаг одоо нэлээ олон ууланд одоо хамгийн анх удаа авираад ингээд зам гаргаад орой дээр нь хамгийн анх удаа би гар зогсоод одоо нэр өгөөд энэ төр одоо Монголдоо бол тийм олон жишээ бий. Гадаадд бол угаасаа нөгөө хөтөч авах нь зүг байдаг. Тэр маань одоо хаагуур яаж явах вэ хэлээд өгнө шүү дээ. Тэр чинь цагийн чинь чимнэн ер нь бүх юмыг чинь хэмнэс. Тэгэхээр яг манад бол яг ийм олон улсын хүлэмжшөрөгчин хөтчийн асуудал жоохон асуудал. Зүгээр сайн дураар хөтөч залуучууд бол олон бий. Тэгээ ер нь залуучууд бол яг энэ альпинизм тал руу бол их хүчтэй орж ирж байгаа. Ер нь группээр энэ төр их гоё авиралтууд ер нь хийгээд эхэлсэн. Одоо тэгэхээр яг энэ залуучууд дотроос маань яг тэр италичууд чиг, францууд одоо яг тэр мэрэгжлийн яг уулын хөтөч гэдэг юм руу ингээд сураад ингээд боловсроод ирэх юм бол одоо яг нэг тэр сургалтыг Монголд хийгээд олон улсын тэр гэрчлэгийг нөгөөд ингэх боломж байна уу? Яах ёстой юм. Тэр хэл мэдэх ёстой байх. Хэцүү бэрхшээл зэрэг тайлбарлаж чаддаг. Ер нь болохгүй боломжтой л даа. Гэхдээ энэ бүгдээ зохион байгуулалт тодорхой санхүүжилт хөрөнгө оруулалт оруулна шаардлагатай баг. Тэгээд тэр багш нарыг авчираа тэгээд бэлтгэд бол боломжтой. Гэхдээ яг Европтой ярихад бол одоо Францын гайдууч, Италийн гайдууч 4-5 жил сурдаг шүү дээ. Тийм баг. Уул байна. Юу байна? Каяк юм байна. Усанд заваар явах тийм ээ. Хүнд бэрхшээлтэй газраас. Тэгээд залуучуудаа бэлтгэх юм бол таны ярьсан бүрэн боломжтой. За буцаад таны уул руу нэг юм асуумаар байна. Эверестийн орой Жамангомола гэдэг уул тий. Тэр уул руу ингээд нөх юм хавцаар явж тийм юм шовх ийм нуруугаар явж байгаад айгүй шовх тэгж байгаа хамгийн сүүлийнх нь хамгийн хэцүү байдгаа гэж ярьдаг. Тэр тухай та ярьж байгаа чи яг ямар мэдрэмж байсан. Тэгээд Hillary Step гэж нэг юм байдгийг. За. Одоо яг Эверестийн 80 оргил биш үү? 80 оргилийн наахан байдаг. Hillary Step гэдэг ийм өндөр ийм хатан хан байгаа. Игц. Тэрний яг наан одоо яг таны яриад байгаа ийм нарийнхын ийм одоо цасан хонхроо оройгоор явж очдөг тий. Hillary Step. Step нэг анх Hillary гэж хэлсэн тий. Тэрний бүр доотлолт нь одоо өмнө оргил гэдээ бас байж байгаа. Одоо South Summit гэдэг. Тэгээ South Summit-аас яг тэр таны ярьсан тэргээр ингэж явсаар аваад Hillary Step дээр очиод тийшээ яалтчгүй нэг 3 метр ихтэй ингэж авирдаг. Тэр бүхэл хүн тэр замаар явж байгаа. Бүх хүн өөр зам байхгүй тий.
Тэгээд яг та санаалчлаа. Ерөнхийдөө бас нэг газар хөдлөхөд тэр энэ шал өөр болсон гэсэн шүү. Бид тэрийг сайн мэдэхгүй байна. Газар хөдлөлөөр тэр Hillary-тэй бараг жил байхгүй болсон уу? Их гайгүй болсон гэж ярьдаг юм байлээ. Зүгээр яг намайг авирж яхад бол тэгэд дээшээ ингэж гараад тэр дээр яг нэг юм гурван хад байдгийг. Тэрэн дээр яг одоо юу гэж хэлэх вэ? Одоо салтаад гэж хэлчихээ та. Одоо өөрөг болтохгүй ингээд салтаадаад шаарахгүй да. Мордоод салтаадаад мордоод тэгээд ингээд ийш явдаг байхгүй юу? Өөр зам байхгүй. Тэгээд тэнцээ гацчдаг хүмүүс. Их ядарсан хүмүүс чинь тэнцээ чинь гарч ирээл ерөнхийдөө 400 амьсгаадаад тулгаа эргэчмээр юм биш үү? Тэгээд амьсгаадаа ингээд суучин. Тэнгүүт яах вэ гэхээр доороос ирж байгаа хүмүүс чинь ингээд хүлээгээд байна. Дээрээс бууж байгаа хүмүүс чинь хүлээгээд байна. Ер нь Эверест бол их олон хүмүүс очдог газар л да. Яг спорт гэж хэлэхэд хэцүү. Тэгээд хэтэрхий олон хүн явдаг учраас төгжрөлх гарна. Тэгээд тэр чи янз янзын хүмүүс байна шүү дээ. Ерөөс ямар ч торчлоггүй ч хүмүүс явж байна. Одоо нөгөө готлондоо угалдаг одоо крампон гэдэг юм л да. Тэрийг баруун зүүн хөлөө солиод хийцэг усууч явж идэх. Тэгээд тэр усууд чинь тэгээд бас яг жигд хурдаа одоо бас барьж чадах нь ч бас ховор. Тэгээ жоохон яваал зогсно. Тэгээ яг араас нь явж байгаа учраас яг дагаал зогсон. Тэгээд эсвэл бүр зогсчих нь. Тэгээ би дээшээ гарахад 2 цаг гацсан. Одоо хүлээж. Доошо буухад 1 цаг гацсан. Тэрнээс өмнө яг ер нь нийтдээ. Доошо буухад 1 цаг одоо хүлээсэн. Одоо бас яг л нөгөө хүн гаццсан ингээд үлээг ахшаатай. Тэгээд тийм асуудлууд бол гардаг. Дээшээ гардаг, доошоо гардаг нэг л зам байгаа юм. Нэг л зам. Яг стандартны зам нэг л байгаа. Хэрэв одоо үнэхээр одоо жинхэнэ мундаг тамирчин альпинист болоод шал өөр замаар авирж болно. Тэргээр хин ч авирахгүй байгаа. Тинч бол ямар ч төгжрөл байхгүй. Гэхдээ тэр ч одоо би чинь тамирчин биш зүгээр хайкер хүн одоо богдуулаараа л нэг байхаа явцсан хүн шүү дээ. Тэгээд нэг стандартны жирийн алхдаг замаар нь л явсан. Тэгэхэд яг миний сайн ярьсан шиг тийм л юмтай товлгарсан тийм. Их л хэцүү. Тэр мордсон гэсэн тэр өнгөрөөж яваад хамгийн сүүл тэр аргил руу гарахад аль зэрэг хэцүү байсан. Тэр чи хичнээн метр орчим бий. За яг нарийн метрээ хата би бас бороо болчих магадгүй. Зөв ерөнхийдөө бол тэр Hillary Stephen's Station аргил бол холгүй ойрхон. Тэгээ одоо нэг 150 м байна уу? Нэг ойрхон. Ер нь бол ойрхон. Тэгэхдээ ерөнхийн нэг шинж байгаа. Одоо их олон шинжүүд дотроос ганц шинжийн дуудаг гэвэл юу дөрдөг гэвэл их ядарна шүү дээ. Одоо ядралтын одоо цэг үнэлгээ гэж байдаг бол одоо ингээд маш их ядарна. Нэгээс 10 гэвэл баргалж 10 юм шүү. Тэгээд наацх нь одоо бид тэрийг өөрийгөө ядарсны югаар мэдчихсэн гэвэл нөгөө одоо ингээд яг шүсээ ингээд яах гэхээр гаргаж чадахгүй урвал дээр наачаад ерөөсөө нөгөө хүч байхгүй шүү дээ тий. Инхэн гутал урвал дээр наалтчаад одоо гэх хэмжээнд ер нь их ядарна. Тэгээд хамгийн гол юм яг энтэй холбоотой гэвэл ер нь тэсвэр хатуужлал их сайн бэлтгэх хэрэгтэй. Булчин биш. Хамгийн сүүл уулын орой дээр яг ингээд гарчаад аль зэрэг уудсан. Би бол яг 20 минут болсон. 8 цаг 18 минутанд гараад яг 20 минут болоод буусан. Тэгээ 20 минут болоход баргалж 15 минутанд би суусан баха. Тэгээд нөгөө ядарсан байсан учраас тэгээ яг надад нэг мөрөөдөл байсан. Тэр Эверест орой дээр гараад яг дэшээ ингээд Монголынхаа талбайг ингэж бариад ингээд барингуудаа ингээд дотроо одоо ямар хүн сонсох ч биш дотроо үүнээс дэш газар үгүй гэдэг үг дотроо хэлдэг өөрөөртөө хэлээд ингээ гоё. За ямар ч байсан тэр зорилгодоо хүрээд нэг 15 минут суусны дараа нэг босоод яг оргил дээр би ингээд яг хоёр гараа зураг байсан тий. Нэг цуг явсан хүмүүс авсан юм уу? Нөгөө шерпа авсан шүү дээ нөгөө хүмүүс байгаа шүү дээ. Тий гайд Гэхдээ тугаа барьж чадаагүй. Тугаа барьсан бол шууд гэртээ арчих байсан баг. За. Салхитай нэг хүчтэй салхитай. Тэгээ шууд хийсч хамгийн сүүлийн асуулт. Одоо та ямар бэлтгэл хийгээд байгаа юм? Одоо ингээ харахад та хоёр зарим жим таархаарч одоо айхтрих дасгал хийгээл усан цэлээл авираал одоо юу болж байгаа одоо? Түрүүн таны хэлсэн нөгөө 40 хүрэхлээр яадаг гэлээ. Тэгээ кризис ямар кризис гэхээр 60 хүрэхлээр бас нэг орж ирэх. Тэгээд ерөнхийдөө одоо сүүлийн маш их хэтэрхий 50 амьдэрсэн юм байна нэг бодлоо. Тэгээ яаралгүй босдог, тэгээл нэг яаралгүй байдаг, тэгээл бүхэл юм ингээл нэг өөрөөрийнхөө байранд орчихсоод угаасаа нэг 60 хүрэхлээр дэгдэг юм байна шүү дээ. Нэх яар сандраад байхан байхгүй. Бүхэл юм өөрөөрийнхөө байр савтаа тэгтээ бас 50 амьдралтай. Энийг бас нэг жоохон өөрчлөе гэж бодоод нэг жоохон өөрийгөө жоохон ачаалтаа болгоё гэж бодоо. Тэгээд одоо нэлээ өглөө эрт тосоол тэгээл ингээл нэг цаанаар
норжиг тэшүүрээр тэгээд дараа нь одоо тантай таарал фитнест явал дараа нь бассейнд явал ингээд нэг триатлон маягийн юм л өглөө болгон хийгээд байгаа ш. Тэгээд одоохондоо гайгүй л хүмүүс асуух юм шүү дээ. Ядрахгүй нүг л асуух. Би тэгээд одоо ядрах байлгүй дээ. Одоохондоо гайгүй л үргээд. Тэгэхээр үнэхээр уул руу авирах бол үнэхээр хүч аяал нь хүч чадал төсвөр бүгдээрээ шаарддаг юм шиг байна тий. За их сони яриа боллоо. Мэдээж 60 насны ой болж байгаа гэхэд бол үнэхээр ярих. Хамгийн гол нь зүгээр ярихаас гадна тий. Би тэхвэсин гэж ярьдаг хүмүүс дүүрэн байгаа тий. Гэхдээ тэхвэ яасан гэдэг асуудаг байхгүй. Тэгэхээр тийм хариулт өөртөө өгөхгүйгээр би тэгэх гэж би тэгсэн ингэсэн энэ маань ийм юм болсон гэж ярих ийм сайхан намтартай учраас их сони яриа боллоо. Танд амжилт хүсье. Ахаад баярын минь төргий төрсөн. Танд их баярлалаа. Та баярлалаа. За хүн үзэгчтэй та бүхэн сонслоо сонин хүнийг манай одоо миний мэдих Монгол улсын одоо байгаа сонин хүмүүсийн л үнэхээр нэг нь байгаа юм. Лувсан дөржийн баяр сайхан их хэмж үйл ажиллагаа нь болохоор Монголын эмэгтэйчүүдийг эрүүл сарвал явуулахад бодиттой хувь нэмэр оруулсан хийсэн юмтай ийм хүнтэй ярьлаа. King Tower Apartment Бэлэг улсын Rainiers брендийн шилэн фасадтай оршин суугчдад зориулсан 5 тухтай орчин бүрдүүлсэн цэлгэр уужим орон зай бүхий 60-аас 154 м2-д 2-оос 5 өрөөний сонголттой орон сууцнаас төлбөрийн таатай нөхцлөөр худалдан авах боломжтой. King Tower Apartment 6 дугаар ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна.